За энэ удаад яг одоо дэлгэснээ гарч байгаа Taxi Driver киноны 3 дугаар бүлгийн эхний 2 ангийг яхаар бэлтгэлээ. Кино эхлэхэд харанхуй газар хідэн машинтай хүмүүс сууж байх бөгөөд тун өтөхгүй энэхүү газар хүн хөдөлтaalж буй газар гэдэг тодорхой болдог. Нэг нь Япон залуу гарч ирэх ба залуу охтыг авчирч баян хүмүүст дуудлага худалдаанд оруулах ба машин дотор байх хүмүүс охтууд дээр үн хаялцна. Энэ нь жирийн гэмт хэрэг биш, харин хүний наймаа байх нь тэр. Тун удалгүй Солонгон такси багийнхан болох манай киноны гол дүрүүд Ким Доги, Жан Захирал, Ан Гоин, Чой Кюнгу, Пак Жион бүгд хамтдаа ирж энэхүү нөхцөл байдлыг гартаа авч бүгдийг болгож тавина. Дүр солигдож нэгэн охин өрөөнд хоригдсон байх ба тэрээр үсгийтэй гутлаараа цонхыг хагалж гадарш гарч зүхтах ба энэ үед гадаа байсан хүмүүс түүнийг зүгтсныг мэдэж бүгд араас нь хөөж эхэлдэг. Охин нэлээд удаан зүхтаж явсны эцэст нэгэн хадан цохооны ирмэг дээр тулж ирдэг. Араас хөөж байгаа хүмүүс маш ойрхон ирж байгаа тул түүнд үсрэхээс өөр сонголт үлдээгүй. Далайн давалгаанд хөөгт нь ирэг дээр гарч ирсэн байх ба түүний хажууд нэгэн лонх байдаг. Тэр дотор битгий зовоорой. Бидэн лүү залгуул зохицуулж өгөх болно гэх бичиг байдаг. Залгахад манай киноны гол дүр болох Жан Захирал утсыг авах ба охин өөрийгөө Исо гэдэг надад туслаарай гэж хэлээд утас тасарч Исо хөөж байсан хүмүүстэй баригдаж байдаг. Солонгон такси багийн гишүүд бүгд цуглараад Исог аврах, гэмт хэрэгтэнгүүдийг илрүүлэхийн тулд бүх аргыг ашиглаж мөрдлөгөө эхлүүлнэ. Эхний алхамд багийнхан Исогийн утасны дуудлагын байршлыг тогтоож, тэр дуудлагыг өгсөн утасны бүүтийг судлахаар очдог ба тэндээс охины сургуулийн үнэмлэхийг олох ба гэрийнхэн байршлыг баталгаажуулж, баримт нотлохоо цуглуулж эхэлдэг. Ким Доги маань өөрийгөө сургуульд багш, эсвэл ажил хайж ирсэн хүн мэд дүр үзүүлэн нэвтэрч орж чадах ба Исогийн сургууль дээрээ ямархуу нөхцөл байдалтай байсан талаар судалдаг. Ким Доги сургууль доторх орчныг ажиглаж, ангийнхан охтуудтай ярилцаж, Исогийн мэдээллийг цуглуулдаг. Исо, эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Эмээ нь жижигхэн хоолны газар ажилуулдаг. За дараагийн алхамд Ким Доги маань Исогийн найз охин Ежитэй уулзах ба энэ үед найз нь болох Ежи анх удаа өөрийн мэддэг түүхээ хуваалцаж, Исод юу тохиолдсон талаар ярьж эхэлдэг. Тэрээр Исод утасны нэг тоглоом санал болгож, богино хугацаанд мөнгө олох бүрэн боломжтой хэмээн хэлж, дараа нь тоглоомноос хоцсон мөнгөө түүнд аваачиж өгөх ба үүнийг харсан Исо хэрвээ тоглоом тоглоод мөнгөө цуглуулж чадвал эмээгээ нүдний мэс засалд оруулж чадах юм байна гэж боддог ба энэ өдрөөс хойш хаа явсан газараа тоглоомыг тоглоно. Даанч санснаар мөнгө хожих биш, эсрэгээрээ алдаж өрөнд орсон байдаг. Тэр ихэндээ гар утасны интерактив тоглоомд хотолцсон бөгөөд тоглоом ихэндээ хялбар, богино хугацааны шагназ өгдөг байсан ч удалгүй хэрэглэгчийг өндөр хүүтэй зээлд оруулах эсхэм рүү оруулсан боч таардаг. Эса хүүг тулж чадхаа болсноор нэг өдөр үл таних хоёр эрэгтэй гарч ирээд хүчээр машин суулгаж мөнгөө түл хэмээн дарамтарч эхэлдэг ба тоглоомд илүү олон хүн урьж тоглоул хэмээн хэлсэн байдаг. Исо хичээл дээрээ очиод хүүхдүүд урьж оруулах гэсэн боловч өөршигээ асуудалд оруулахгүй тулд нэг ч хүүхэд тоглоондоо оруулж чадахгүй гэртээ ирэхэд нөгөө хоёр талуу ирсэн байх ба мөн л дарамталж хүүн өдөр өдрөөр өсөж байгаа талаар хэлдэг. Өрөө амгалан дарах нэгэн арга байгаа гэдэг. Тэр арга нь нэг сарын хугацаанд Японд очиж ажил хийж өрөө дарж болно. Өрөө дарахгүй бол алга талаар ярьж сүрдүүлдэг. Өрөнд орсон хоёр найз хамтдаа явхаар болдог. Ежи гэрээсээ гарахдаа аавда баригдаж, харин Исо ганцаараа явхаар болсон байдаг. Ангоин харин энэ тоглоомын талаар судалгаа хийх ба тэр тоглоомын дүрмийг гүнзгий судалж, зээлийн нөхцөл болон өндөр хүүгийн талаарх бүх баримтыг задлан багийнхандаа гаргаж үзүүлдэг. За манай Ангоин санаатайгаар тоглоомын схем рүү орж тоглох ба өндөр хүүтэй аюултай зээлийг авч өрөнд олж буугаар кино маань үргэлжлэх бөгөөд яг сайхан ярьсны дагуу нөгөө хоёр эрэгтэй ирж мөнгөө түл хэмээн дарамтарж Япон руу явуулах бохор арга санаж болгосноор Солонгон такси багийнхан маань Японд руу явж Исог аврах ажиллагааг эхлүүлдэг ба манай багийнхан мэдээж байнга хажуухнаас харж дагж яваа шүү дээ. Бүгд Японд ирэх ба Ангоины дагууж явсан залуус нэг газар руу дагууж орох ба багийнхан энэ үед бүгдийг гаднаас нууц камераар ажиглаж байдаг. Гэнт Ангоины камера болон холбогдох бүх тохиолдол салж бүгд санаа зовж эхлэх ба Ким Доги маань хар хурдаараа дотвш явж ороод тэнд байх хамгаалтын хүмүүсийг зодож хамгийн цаад талын өрөөнд нэвтэрч орох ба энэ үед Ангоин цуг байсан залуусыг бүгдийг нь зохицуулж аюулгүй байдаг. Ханан дээр олон залуу охтын зургийг үлгсэн байх ба эндээс охтыг ямар шоу нөхцөл байдалтай байгааг шууд харж болно. Эдгээр охтыг өр, хар тамхи, хүний найманд холбож, бусад улсад илгээдэг болохыг багийнхан мэдэж авах болно. За тэгвэл энэ бүхний ард байгаа Японы хууль бус бүлэглэлийн толгойлогч болох Мацутаг гаргах бөгөөд манай хэдийн хайгаад байгаа Исо түүний гарт байдаг. Исо Мацутагаас тусламж хүсэж гэрлүү маань явуулаад өгөөч гэж гуйна. Үүнийг сонссон толгойлогч Мацута Исог хариуцаж байсан хүнийг шууд арчих бөгөөд нилээн эвгүй гар байдаг.
Хүмүүстэй эсэг хувцлал гэж тушаагаад гараад явдаг. За дүр сажигдахад багийнхан нэгэн газар ирэх ба гадаа хідэн залуус зогсож байдаг. Бүгд ямар ч шивэсгүйг харахад Якуза лав биш хэмээн яригдсах ба гадаан дотор шорохыг хориглоно гэж томоор бичсэн байгаа нь цаанаа нэг л сэжиг бүхий санагдана. Дотор шорохын тулд Ким Доги маань гаднах стил имжээ өөрчлөн тэдэн дээр очих ба утлыг муухай болголоо гэж хэлснээр энэ муу хэдийч өшөөлгүй зодох ба барилга дотроос нэг Япон гарч ирээд манай хүнийг ороод ир гэж хэлдэг. Дотогш явж ороод босс энтерээ дууд гэхэд урдаас нь чам шиг юмтай манай босс тоож уулзахгүй л гин шүү. Цаанаасаа нэг том биетэй сум очин шив нүхрийг дуудаж гаргаж ирээд 5 минутанд ялвал шинэ гуталтай болно. Үгүй бол чи насаараа тахир дутуу явнаад гин. За тэгээд тулаан болоход манай хүнд чинь үнэндээ л нээх асуудал биш байгаа. Нөгөө муу том ирийг чинь буулгаад авч байгаа. Дараа нь нуруунд дээр нь дугаараа бичээд босстой хэл шинэ гутал авчих болохоро над руу залга гэж хэлээрээ гэд явна. За манай хүний энэхүү үйлдэлийг мэдээж босстой харуулж байгаа харагдана. Дүр солигдоход Япон бүлгийн босс Мацута нэгэн газар ирж тэнд байсан хүнийг хайр найргүй зодох ба дараа өдөр энэхүү газар Японы цагдаа нар ирж мөртлөг яварж байдаг энд ямарч уул мөр үлдээгүй бөгөөд хохирогч эмэгтэй 2 жилийн өмнө Хонконгоос алга болсон эмэгтэй ба зориуд энд үлдээсэн байдаг. Манай Солонгон такси багийнхан маань энэ удаад илүү болгоомжтой ажиллах шаардлагатай болдог ба Кимдоги дээр зодуусан нөхөр ирдэг. Японы цагдаа нар бүлэглийг барихын тулд өөрсдийн нэг хүнээ арай гэж оруулсан боловч тэр хүнийг нь манай Кимдоги зодчихсон болж таардаг. Мэдээж цагдаа нар манай хүнийг судлахад Солонгосоос ирсэн таксины жолооч байдаг. Багийнхан үүнийг аль хэдийн зохицуулсан байх нь мэдээж. Ямар ч тач 3 жилийн хугацаанд судалж байсан бүх хэргийг нь нураасан тул цагдаа нар Кимдогид бүлэглэхийн талаар хэлэх ба Хонконг, Тайван, Азийн бусад орнуудаас маш олон хүмүүс Японд руу ирээд дараа нь алга болдог ба манай хүнийг хамтарч ажиллах санал тавьдаг. Энэ саналыг Кимдоги хүлээж авахгүй зүгээр л яваад өгдөг. Кимдогигийн утсанд дуудлага ирэх ба бүлэрхлийн босс Мацута байдаг. Яваад очих үед шинэ гутал өгч хариуд нь манай хүнийг оронд нэг хурууга тастаад үлдээ хэмээн хэлдэг. Кимдог илүү бүлэрхлийн хүмүүстэй арч бөөн зодоонуудын болж байгаа юм. Эцэст нь Мацутагийн өмнө нэг залууг авч очих ба яг энэ үед нь Японы цагдаа ирж таарад гяс энэ газраас зүхтэж байгаа. Манай Кимдогитэй Мацута холхон очиж байгаад хүчээ үзэхэр болоод зодтолтож эцэст нь Мацутад Кимдоги таалагдсан тул өөрийнх нь дор ажиллаач гэх санал тавих ба Кимдоги татгалзсан хариу хэлгээд явдаг. За багийнхан Японы гудамжинд юм зарж байгаа царайлаад цаагуур нь хохирогчдыг хаана хорж байгааг илрүүлэхээр мэдээлэл цуглуулж нууц байршлыг олж авахар ажиллаж байдаг. Нэг хөгшин Якуза ирэх ба тэрээр урд нь их л алдартай хүн байсан юм шиг байгаа. Одоо тэрээр банкны дансч байхгүй. Байсан нь хаагдсан одоодоо биш өнгөрсөндөө амьдарч байгаа хүн гихүүдээ манай хоёрт шивээс энтерээ харуулж томорч байгаад $5 аваад явдаг. Кимдоги дээр Японы мөрдөгч ирэх ба тэрээр энэ удаад мөн л манай хүнийг хамтарч ажиллах талаар мөн цаг үлдээгүй гэж хэлдэг. Бүлэглэлийн босс Мацута ямар нэгэн зүйл сэдэд байна. Төлөвлөгөө боловсруулж дотор орох хэрэгтэй хэмээн хэлэх ба Кимдоги надад нэг хүн хэрэгтэй гэж хэлээд жижигхэн Япон цагдаа руу харна. За нөгөө талд Мацута өөрийнхөө хүмүүсээс нэг хүн ургасныг олж мэдээд цааш харуулж байх ба гадаа хүмүүс маргалдах чанга орлох ба мэдээж энэ нь Кимдогигийн сэцэн санаа байх нь тэр. Үүнийг харсан Мацута баярлаад байгаа юм шүү дээ. Хамтдаа хоол идэж ойр зуурын хэдий юм ярьдаг. Кимдоги маань өнөөдөр такси маань орлого муу байлаа. Би 10 жилийн хугацаанд хийж болох бүхээр бохир муу муухай ажлыг хийсэн. Өрсөлдөгч бүлэглийг авч байх үед төрсөн ах дүүс шиг байсан хүмүүс маань надаас болон боссоос минь урвсан. Би харин бүгдээс нь хариугаа авсан. Гэх мэт үгсийг уянгасуулж өгнө. Мацутач таксинаас олдог орлогыг чинь 10 нугалж өгөх болно. Дор нь ажиллах талаар дахин хэлдэг. Кимдогич дор чинь орохгүй. Нэг удаагийн цагийн ажлууд болно гэж хэлснээр Мацутач өөрийнхөө дор байдаг ямар ч бүртгэлбэлгүй огтоос нэгийг чамд өгөх болно. Удахгүй маш том ажил болно гэж хэлдэг. Мэдээж тэр том ажил нь кино эхлэхэд гарч байсан охтыг хууль бусаар баян хүмүүс зарж байгаа үйл явдал юм. Багийнхан энэ үед тэнд байсан охтыг аварч чадсан хэдий ч тэдний хайж байгаа хүн энд байхгүй. Исо өрөөнд түгжигдсэн хിവэр харагдана. За энэхүү ажил нь бүтлгүүцсэн тул энэ хэрэг цагаар ажиллаж байсан Кимдоги сэжиглэж эхэлдэг. Мацутагийн утсанд дуудлага ирдэг. Бэлэг таашахдсан гэж бодож байна. Хүсэж олоод ирээрэй гэж хэлээд тасалдаг. Мэдээж энэ нь манай хэдийн сэтсэн хэрэг бөгөөд Кимдогич энэ үед намайг гүтгсэн хүнийг хэн гэдгийг мэдмээр байна гэснээр хамт явна. Мацутач баахан хүмүүсээ дагуулад уцаар ярьсан байршил дээр ирэхэд Жан захирал Якузагийн толгойлогчийн дүрд хуурсан байдаг. Мацутач та нарын үе өнгөрсөн. Чиний цаг аль хэдийн дууссан. Яасан? Үүнийг аммаар байна уу гэж хэлээд зоосон мөнгө шиддэг. Энэ газар урд Якуза байсан хөгшчүүл амьдардаг.
Жан захирал гинтхэн цус алдаал үүнийг харсан Мацутаач шал хэрэггүй ирлээгээд цааш явах үед нь Жан захирал араас нь сэлмээд алаж. Энэ үед нь Ким Доги Мацутагийн амийг аварч байгаа дүр эсгэх бөгөөд үүнийг харсан Мацутаач Ким Догид итгэлгүй яахав. Өөрийн ажлаа явуулдаг нууц газараа авчирна. Энэ тэгээд хууль бус хийж болох бүх зүйл харагдана. Мацутаач бүрэн урханд орж Ким Доги руу хараад хоёр уулаа ах дүү болий хамтдаа тангараг өргөх ёслол үйлдэх талаар хэлэх ба Ким Доги зөвшөөрдөг. За харин ёслолын өдөр багийнхан хуучин хөгшин якуза нарын утсанд бичлэг илгээх ба энэ бичлэг дээр хуучны якуза нар хинч биш гэж хэлснээр тэдний дотор байгаа хүнийг сэрээж өгнө. Нөгөө талд Мацута Ким Доги хоёр ах дүүс болох тангараг өргөх ёслол хийж байх бөгөөд энэ үед гаднаас хөгшин якуза нар орж ирээд бөө юм болно. Энэ бужигнаан дундаас Ким Доги Мацутаг аваад зүхтэж байгаа. Цагдаа нар ирж хөөрхий хөгшин якуза нар бүгд баривчлагдаж байгаа харагдана. Ким Доги маань Мацутаг машиндаа суулгасан байх ба цагдаа нараас амжилттай мултарч чадна. Мацутач гэртээ ирээд бөөн өөр яа харахгүй уруугч үн хэмээн бодох ба Ким Доги жинхэнэ өөрийнхөө төрхөөр түүний өмнө ил гарч ирдэг. Хизээч биеэсээ салгаж байгаагүй түлхүүрийг авч нууц цэфийг онгойлгоно. Мацута анирагтаа ганцхан хүнд итгэх төрж ах дүүс болно гэж бодтол тэр хүн нь өөрөөс нь урвсанд яагаад гих асуулт түүнд ирдэг. Ким Догич Исог авахар ирлээ. Чиний өөхөх өдөр ирсэн гэж хэлээд энэ хоёр зодолдож эхэлдэг. Манай хүн тэгээд байхгүй л болгож байгаа юм. Мацутаг усанд санд толгоогоор нь дүрж чи зүгээр л алга очвол сурггүй алга болсон хэрэг гэж үзэх үү? Эсвэл зүгээр л хог хайсан гэж үзэх үү? Гэж хэлээд үхтэр зоддог. Мацутач бууж өгөлгүй буу гаргаж ирээд Ким Догиг яг буудах гэж байхад нь Японы мөрдөгч залуу ирж цахилгаан буугаар буудаж амжина. За тэгээд эцэст нь багийнхан маань хайсан хүнээ олж авардаг. Исог их орондоо гэртээ ирж өөрийнхэн араас хамгийн их шансан найзтайгаа уулзаж тэврэгтэнэ. За одоо Япон руу охин зөөдөг хоёр гарыг олж очиод зодож явах ёстой газар нь аваачна. Энэ удаагийн даалгавар амжилттай дуусаж манай хэд ч авах ёстой тооцоогоо агсан байдаг. Яаж вэ гэвэл Исог сурагч учир түүнд мөнгө байхгүй. Тэгвэл Мацутагийн мөнгнөөс энэ удаагийн үйлчилгээний төлбөрөө авсан байдаг. Ингээд кино маань энэ хүрээд дуслаа. Сувгийг маань дэмжиж subscribe дараарай. Баярлалаа.